За өнөөдөр бүгдээ хамтдаа 2 дугаар Самуэль номын 23 дугаар бүлгийн 1-7 дугаар ишлэгийг уншнаа. За уншихаас өмнө би дараах хэдэн зүйлийг та нарт бас сануулгах нь зөв гэж бодож байна. За юу гэвэл сүүлийн одоо бараг 2 сарын туршид бараг 6 7 одоо бүтэн сайнны туршид бүгдээрээ Давидын амьдрал дээр тулгуурлан Бурхан Давидыг хэрхэн бэлтгэж байсан талаар Давидын одоо бэлтгэлжилт гэдэг сэдвээр Давид шиг бэлтгэгддэг цуврал номлолуудыг хамтдаа сурсан. За өнөөдөр бүгдээрээ цувралын хамгийн сүүлчийн номлол буюу 7 дахь номлолоо хамтдаа үзье. За өнөөдөр бол Давидын одоо эцсийн үг гэдэг сүүлчийн үг гэдэг сэдвээр бүгдээрээ хамт эзний үгийг хаалцъя. За тэгэхээр цувралын маань хамгийн сүүлийн 7 дахь номлол бол одоо өнөөдрийн номлол байна. За Давид эзнэр бэлтгэгдээд амьдралынхаа туршид сургагдаж эзэнд үйлчилж эзний замаар унаж босон чадан ядан явж эзнийг таньж мэддэж амьдралынхаа одоо эцэст Давид одоо сүүлчийн үгээ хэлсэн байна шүү дээ. За ингэж хэлэхдээ Давид одоо юу гэж хэлсэн бэ гэдгийг бүгдээ одоо хамтдаа уншъя. За тэгэхээр яг энэ текстийг уншихаас өмнө бүгдээрээ номлол болгоныхоо одоо цувралын ерөнхий ишлэл болох 2 дугаар Самуэль 22 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлийг юуны өмнө уншаад за дараа нь өнөөдрийн номлолын үндсэн ишлэл рүү хамтдаа орё. За 2 дугаар Самуэль 22-ын 35. За та бүгдийн өмнө слайдн дээр байгаа бүгдээрээ зэрэг уншъя. 1 2-ын 3. Тэр гарыг минь толдаанд бэлтгэдэг. Тиймээс гар шуу минь хүрэл номыг тахиилгаж чаддаг. Тэгэхээр Давид ийм зүйрлэл ашиглаад ярьж байна те. Харваач хүн одоо номыг татаж одоо ингээд сурдгийн адил Бурхан намайг одоо энэ амьдралын минь туршид одоо юм ном татаж чадах хэмжээний дайчин болгож Бурхан намайг бэлтгэжээ. За тэгээ Бурхан яаж бэлтгэсэн бэ гэхээр бүгдээрээ одоо 6 цуврал номлолыг өмнө нь үзсэн шүү дээ. Давидын амьдрал тохиолдсон янз бүрийн одоо уналт, босолт, сайн муу, сайхан одоо бэрхшээлтэй олон үйл явдлуудаар дамжуулаад Бурхан түүнийг жинхэнэ одоо хүн болгож хэлбэржүүлж бэлтгэж байжээ гэдгийг бүгдээрээ ярьсан. Ингээд энэ бүгдийн эцэст Давид одоо амьдралынхаа сүүлчийн цаг мөчид ирэхдээ Давид өөрийнхөө амьдралыг эргэж хараад дүгнээд одоо дүгнсэн сүүлчийн үгээ хэлж байна. За ингэж хэлэхдээ Давид юу гэж хэлснийг одоо бүгдээрээ хамт дахиад уншъя. 2 дугаар Самуэлийн яг нь 23 дугаар бүлгийнхаа 1-7 дугаар ишлэлийг хамт уншъя. 2 дугаар Самуэлийн 23-ын 1-7. За та нарын заримд нь бол Библи байгаа бах. За тэгэхээр Библиэсээ бас надтай хамт давхар уншаарай. За би чангаар уншъя. Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдсөн. Яаковын бурхнаар тослогдсон. Израилийн яруу дуулалыг бичигч Есийн хөвгүн Давид тунхаглаж байна. Эзний сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хилэн дээр буй. Израилийн бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлв. Бурханаас айн имэж зөв шударгаар хүмүүсийг захирдаг хүн нь наран мандах өглөөний гэрэл, үйлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газар дургах ургамал ногоо мэт ажгуу. Миний гэрч Бурханы хувьд мөн ийм босоо. Учир нь тэр надтай мөнхийн гэрээг байгуулж бүгдийг эмхлэн хамгаалжээ. Миний хамаг аврал ба хүслийг Бурхан үнэхээр өсгөх босоо. Харин үл бүтэх хүн бүр гараар барьж ис болох сундуу мэт хаягдана. Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй. Тэгээд тэд газартаа бүр мөсөн шатаагдах ёстой гэвэ. Амен. За бидний уншсан энэ дуулал 2 дугаар Самуэль 22-ын 23 дугаар бүлгийн хамгийн ихний ишлэл болох 1-р ишлэл хэлж байна те. Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм а гэж хэлж байна. За тэгэхээр одоо Давид амьдралынхаа одоо Бурханы сурганаар ингэж амьдралынхаа туршид одоо жинхэнэ баатар ир болон жинхэнэ одоо Израилийн сайн хаан болон амьдралынхаа туршид ингэж бэлтгэгдэж явж те Бурханаар ингэж хэлбэржүүлэгдэж явсаар хагаад эцэст нь Давид өөрийнхөө амьдралыг эргэж хараад одоо сүүлчийн үгээ хэлж штэ. Та амьдралынхаа сүүлчийн мөчөд үр хөвгтөдтэй хандаж юу хэлэх вэ? Энэ хорвооч хэцүү байлаа шүү миний хөвгтөдтэйгээ өгөх үү? Тийм ээ. Эсвэл одоо хүн гэдэг чинь ста муухай амтан байхгүй хүнд битгий итгээрэй гэж хэлээд өгөх үү? Эсвэл одоо амьдрал гэдэг чинь гоё шүү. За миний хүүхдүүд за ийм зүйлийг анхаарч амьдрах юм бол чи сайн амьдрах болно, амжилттай амьдрах болно гэдэг үгийг хэлээд та энэ хороог орхих уу?
Тэгээ та хорвоог ингээд орхих гэж байна гэж бодъё. За хайртай хүмүүстэй хандаад нэг хоёр өгүүлбэр хэлчихээ гэвэл та яг юу гэж хэлэх байсан бэ? Юу гэж хэлэх вэ? Юу гэж хэлэхээр хэмжээнд өнөөдөр та амьдарч байна вэ? Өөрийнхөө амьдралыг эргээд харахтаа таны одоо амьдралыг чинь цааш нь залгамжлаад үлдчихэж байгаа үр хүүхдтэй ачцээ нартаа та нэг эцсийн мөчөд амьдралын сүүлчийн босгон дээрээс очиод эргэж нэг хараад за хүүхдүүдтэй хэрэгтэй нэг үг хэлээд энэ хорвоогийн хаалгыг хаагаад эндээс яваараа гэж хэлвэл та тэр үед юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Тэгэхээр Давидын сүүлчийн үгс гэж одоо хэлж байгаа биз. Тэгэхээр Давид одоо сүүлийн үгээ хэлж байна. Тийм ээ. За Давид энэ сүүлийн үгэн дээр юу гэж хэлвэ? Цааш нь уншия. Өндөрт өргөмжлөгдсөн Яаковын бурхнаар тослогдсон Израилийн яруу дууллыг бичигч Есийн хөвгүүн Давид тунхаглаж байна. Өөрийгөө тодорхойлж шít Давид. Би хэн байваа гэдгийг хэлж шít. Өндөрт өргөмжлөгдөжээ. Энэ өнгөрсөн амьдралаа эргээд харахаар бурхан намайг өргөсөн байна. Яг гоо Давид зүтгэсэлтэй амьдралын төлөө зүтгэл хийсэн. Гэхдээ эргэж харахтаа бурхан намайг өргөжээ гэдгийг Давид ухаарсан байна шít. Тэгээ цааш нь үргэлжлүүлээд юу гэж хэлсэн гэхээр Яаковын бурхнаар тослогдсон. Яаков гэдэг нь Израилийн өвөг дээдсийн одоо 3 Израилийн өвөг дээдс болох одоо 3 эцгийнх нь нэг нь багхгүй юу Яаков. Энэ Яаковын үр удмаас чинь 12 хүү төрөөд энэ 12 хүү чинь Израилийн 12 овог аймгийн одоо үндэслэгч нар эцгүүд нь болсон багхгүй юу. Тийм учраас Яаков гэвэл ер нь нийт Израилийг хэлж байгаа гэж ойлгодог израильчууд. Тэгээ та нар ч гэсэн одоо ойлгоод ав. Яаков гэхэлэр юу Яаков Мааков гэж бодох биш. Яаковын бурхан гэвэл энэ Израилийн бурханыг ярьж байгаа. Ягаад гэвэл Яаковаас чинь 12 хүү төрж тэр 12 чинь Израиль үндэстний өвөг дээдс болцоосон учраас Яаковын бурхан гэж ярил зүгээр нэг хүний бурхан биш. Энэ Израиль улсыг байгуулсан Израилийг өрөөж энэ еврейчүүдийг өрөөдөг бурханыг ярьж байна гэж ойлгох нь шүү дээ. Яаковын бурханаар Давид өөрийгөө юу гэж хэлсэн гэхээр тослогдсон гэж хэлж байгаа. Энэ тослогдсон гэдэг үг чи юу вэ? Да монголчууд бидний хувьд энэ тослогдох гэдэг үг нэг тийм жоохон ойлгомжтой биш. За яг хөө ер нь ямар нэгэн эд материалыг илэгдэл хуучрлыг нь багасгахын тулд тосолдог гэдгийг бол та нар мэдж байгаа. Жишээ нь хаалганы нугас ингээд дуу ороод гихтнаад ах юм бол тосолчих юм бол дуугүй болоод их гой чөлөөтэй. За дууны шайраг маргийг ингээд тосолдог. Машины эд ангийг тосолдог. Да яг л үнэндээ тийм юм да. Ер нь нэг юм тослогдсон эд анги, тослоогүй эд анги хоёрын ялгаа юу гэдэг вүлээ? Тосолцсон нь хурдан иргэнэ. Эдлэгээ удаантай, үр дүнтэй ажиллана. А тослоогүй эд материал яг уу амархан хагарч боторно, халалт үүснэ, шатна, эвдэрнэ, удаан эдлэгдэхгүй. А тэгвэл бурханаар тослогдсон хүн гэдэг чинь амьдрал дээр ийм л байдаг юм байна. А бурханаар тослогдоогүй хүн гэдэг чинь бас амьдрал дээр ийм л байд юм байна гэд ойлгочиход ер нь баг буруутахгүй гэдгийг би та нарт хэлчихмээр байна. Тэгэхээр Израилийн хааныг ингээд томилохдоо толгойд ер нь ийм үнэртэй анхлун ийм тос цутгадаг гэсэн байхгүй. А тийм учраас энэ өөрийгөө би бол Израилийн Яаковын бурхнаар би тослогдсон юм а гэж хэлдэг. Энэ тослогоо нь ямар утгыг илэрхийлдэг вэ гэвэл эрх мэдэл бурхны одоо хүч эрх мэдлийг энэ хүн энэ үеэс хойш төлөөлж байгаа. Бурхны нэрийн өмнөөс энэ хүн ард түмнээ захирж байгаа гэдэг энэ эрх мэдэл бурхны одоо эрх мэдлийг энэ хүн өөр дээрээ авлаа гэсэн утгыг энэ тослогоо гэдэг юм чи илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр сая хэдхэн жилийн өмнө одоо Их Британий хатан хаан 2 дугаар Элизабет нас ороод оронд нь хүү Уэльсийн хунтайж Чарльз маань одоо Их Британий эзэн хаан боллоо. За тэр эзэн хаан болж байгаа тэр ёслолыг би бол зурагтаар их тийм шимтэн үзлээ. Монголд одоо 2 жилийн өмнө болсон шүү дээ, тэ. Монголд биш л дээ. Би Монголд байхдаа үзснээ хэлж чинь. Тэгээ 2 жилийн өмнө болсон, тэ. Тэгэхэд тэр хааныг бол тосолсон ба. Дээр нь юм алтан савтай, юм гой үнэртэй анхлын тосыг авцраад та хааны толгой дээр цутгаж. Тэгээд дараа нь ингээ арчиж өгөөд ховцыг өмсүүлээд ингэж байгаа. Тэгэхээр энэ Христ итгэлт улс орнуудын хаад энэ Библийн зарчмын дагуу ингэж тослогддог ёсон ийм ёс заншил Библиэс ихтэй байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ тослогоо гэдэг чинь юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр Бурхны эрх мэдэл надтай хамт байгаа. Бурхан надтай хамт байгаа. Бурхан намайг ивэс юм аа гэсэн энэ утгыг илэрхийлдэг. Тэгэхээр Давид бол одоо хэлж штэ. Бурхан намайг өндөрт өргөмжилжээ. Бурхан надад эрх мэдлийг өгчээ. За дээр нь Давид өөрийгөө цааш нь үргэлжлүүлээд юу гэж тодорхойлж яах гэхээр байна вэ гэхлээр Израилийн яруу дууллыг бичигч гэж хэлж байна. Тэгэхээр Давид хаан бол яруу найрагч хүн байсан. Энэ бол одоо шүлэг зохиогч нэг юм байсан. Түүний бичсэн шүлэг бол Библиэлд дуулал номоор дүүрэн байна. Одоо энэ хэсэг бидний уншиж байгаа энэ хэсэг ч гэсэн Давидын ийм шүлгэлж дуулалж
одоо юм яруу дуулалаар дуулж байгаа юм шүлэг яруу найраг байхгүй. А монгол хэлэн дээр орчуулангууд эн чинь нөгөө толгой холбож байгаа нь харагдахгүй шүү дээ. Жишээ нь одоо монгол шүлгийг Баогийн лавсрунгаан шүлгийг ч юм уу эсвэл одоо Чимтгаан шүлгийг ч байдаг юм уу? Чимтгаан одоо бие монгол хүн гэдгийг ч юм уу ингээд яг монгол хэлэн дээр унших юм бол аюу гоё юм дөрвөн мөртөөр ингээд толгой холбоод бичсэн байдаг те. Эний чинь гадаад хэл рүү орчуулах юм бол нөгөө толгой холболт нь гарч ирж чаддгүй. Тэгэхээр Библиэлд байгаа энэ шүлгүүд чинь нөгөө еврей цагаан толгоон үсгээрээ ингэж дараалж толгой холбогдож бичсэн ийм нарийн яруу найргийн одоо төрөл жанраар бичигдсэн байт юм байна л да. Тэрийг ингээд өөр улсын хэл рүү орчуулангууд тэр нь харагддаггүй учраас бидний энийг уншихдаа тийм яруу дуулал гэж мэддэггүй. Гэхдээ утга зохиол судлаач нар болон Библийн эрдэмтэд бол энийг үзээд еврей хэлзүүн үүднээсээ харах юм бол эн чи яруу найраг яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгаараа Давид бол Библиэд одоо бидний мэдэхгүй уншаад байгаа мөртлөө анзаардаггүй олон дуулал яруу найргуудыг Бурханд магтан дуулал болгож бичсэн байдаг. За тэр утгаараа Давид өөрийгөө юу гэж хэлж байгаа нэхлээр Израилийн яруу дуулалыг бичигч Есийн хөвгүн Давид одоо та нарт ярьж байна гэд. Амьдралынхаа сүүлчийн мөчөд Давид өөрийгөө хэн байсныг тунхаглаж штэ. Би бол Бурханаар өргөмжлөгдсөн хүн байлаа. Бурхан намайг тосолсон хүн байлаа. Тэ? Би бол яруу найрагч нэгэн байлаа. Одоо тэр Давид хаан чинь та нарт үгээ хэлье. Өөрийгөө одоо зөв тодорхойлж штэ тэ. Тэгээ өөрийгөө ер нь зөв ойлгож зөв тодорхойлсон хүн чинь бусдыг зөв тодорхойлдог. Өөрийгөө зөв ойлгосон хүн бусдыг ойлгож бусдад ингэж урам зориг өгөхтэй их сайн байдаг. Тэгэхээр энэ өөрийгөө зөв ойлгоно гэдэг чинь Бурханыг таньж мэдхээс ихтэй байдаг байхгүй. Учир нь Бурханаа мэдсэн хүн өөрийгөө зөв мэддэг. Бурханы тухай ойлгож мэдсэн хүн Бурхан хүнийг яаж хардгийг ойлгосон хүн өөрөө өөрийнхөө үн цэнийг ойлгодог. Өөрөө өөрийнхөө үн цэнийг ойлгосон хүн бусдын үн цэнийг ойлгодог. Тийм учраас харж байгаараа Бурханд итгэдэг хүмүүс, Есүст итгэдэг хүмүүс юу хамгийн үн цэнтэй байдаг вэ гэхээр хүн хамгийн үн цэнтэй байдаг. Тэд хүмүүсийн төлөө үйлчилдэг. Христ итгэгчнэр хүмүүсийг маш их чухалчилдаг. Хүмүүст үйлчилж, хүмүүст Бурханы хайрыг харуулах нь маш чухал байдаг. Сүм чуулганы хувьд ч гэсэн хүмүүс чухал байдаг шүү дээ. Яагаад? Яагаад гэвэл өөрийн Бурханы хувьд ямар үн цэнтэй хүн болохоо ойлгосон хүн чинь бусад хүнийг ч гэсэн харахтаа тийм л үн цэнтэй гэж хардаг байхгүй. Өөрөө өөрийгөө доогуур үздэг хүн чинь бусдыг харахаараа яг тэгж доогуур л үздэг. Тэгэхээр өөрийгөө ойлгох ойлголт бусдтай харилцаатай ийм шууд холбоотой байдаг. Өөрийгөө хүн тэгвэл хэрхэн зөв олж авдаг юм бэ? Ойлгож авдаг юм бэ гэдэг нь бүтээгчээ хүн таньж мэдсэнээс бас их ихтэй байдаг. За тэгэхээр энэ Давид маань одоо би та нарт сүүлчийн үгээ хэлье гэж байгаа Давид ярьж байна. За цаашаа 2 дугаар ишлэл дээрээс. Эзний сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хилэн дээр буй. Израилийн бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлв. За энэ дээр бурхныг Давид юу гэж тодорхойлсон гэхээр Израилийн хад гэж хэлж штэ. Хад. Одоо манайхан одоо хадаа гэж яадаг. За нэг Хадбаатар авраг гэж Монгол үндэсний бүхний түүхэнд байсан нэг авраг байдаг да тий. Том биетэй. За тийм ч учраас юм хад чиг том учраас одоо хад гэж. Яг энэ чинь бат бихийг илэрхийлж байгаа. Тэгэхээр Давидын хувьд бурхан бол яг л хад шиг байсан. Яг тэгвэл Давидын амьдралыг бурхан хад мэт тулж төсөж ирсэн. Тийм ч учраас бурхан одоо Давид бурханы юу гэж хэлж байгаа нэхлээр одоо энэ бол Израилийн хад юм аа. Тийм ээ. За тэгээд энэ бурхан маань өөрийнхөө сүнсээр дамжуулаад миний аманд үгээ тавиад одоо би тэр үгийг ярьж байна гэд Давид хэлж байна. За энэ утгаараа Давид бол бурханы иш үзүүлэгч байсан. Бурханы ариун сүнсийг аваад бурханы үгийг айлддаг хүмүүс бол хуучин гэрэн дээр иш үзүүлэгч гэж яригддаг байсан. За Давид бол иш үзүүлэгч байсан. За Үйлс номон дээр Петр номлол хийхдээ Давидыг иш үзүүлэгч байсан тухай бас нэг удаа дурдсан байдаг. За Давид бол бурханы үгийг тухайн үедээ өөрөө ч мэдлгүй одоо түүний одоо хилэн дээр эзний үг өгөгдөд тэрээр ярьж исэн иш үзүүлэгч байлаа. Хожим Давид үүнийгөө өөрөө ойлгож ухаарад одоо түүнийгээ хэлж штэ. Юу гэвэл эзний сүнс надаар дамжуулан та нарт айлдж байна. Тэгэхээр бурхан хүнээр дамжуулж ярьдаг байна штэ. Тийм болохоор зөв хүнийхээ үгийг сонсох хэрэгтэй байна штэ. Буруу хүний үгээр амьдралаа удирдуулад буруу хүний зөвлөгөө аваад буруу амьдралаар амьдраад байвал ямар хортой байх вэ? Зөв хүний үгийг сонсоод зөв хүний одоо зөвлөгөөг дагдаг нэгэн ямар амжилттай байх вэ? Бурхан байдаг, тэр бурхан таны хажууд хүнээр чинь дамжуулж ярьж идэг юм шүү. Өнөөдөр та ч гэсэн энд бас бурханы үгийг сонсохоор л ирсэн.
Тэр Бурхны үгийг та хүлээж аваад амьдралдаа хэрэгжүүлвэл ямар үр ашигтай вэ? Энэ бол хамгийн чухал зүйл байна. За тэгвэл Бурхан Давидаар дамжуулан юу гэж хэлсэн бэ? За одоо 3 дугаар ишлэл дээрээс эхлүүлээд яг Бурхан Давидаар дамжуулаад хэлж байгаа үгийг одоо Давид ярьж байна. Тэр нэг дээр ийм хоёр таслалтай хэсгээс эхлүүлээд яг Бурханы хэлсэн үг, Давидэд хэлсэн үг гарч ирж байна. Бурханаас айн имэж зөв шударгаар хүмүүсийг захирдаг хүн нь наран мандах өглөөний гэрэл, үйлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газар дургах ургамал ногоо мэт ажгуу гэд дээрээ хоёр таслал аваад хаагдчихна. За яг энэ хэсэг бол Бурханы Давидэд хэлсэн үг байгаа байхгүй. За юу гэж хэлв гэдгийг би дахиад уншия. Бурханаас имэж зөв шударгаар хүмүүсийг захирдаг хүн нь наран мандах өглөөний гэрэл, үйлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газар дургах ургамал ногоо мэт ажгуу. Айгуу гоё хэллээ те. Тэгэхээр Давид энэ дэр одоо Бурханы үгийг дамжуулж шít. Тэр үг нь юу вэ гэхээр чи Бурханаас имэ. Тэгээд зөв шударгаар амьдр. Бурхан ялангуяа хаан хүн Бурханаас имээдэг байгаад өөрийн засаглалыг зөв шударгаар хийдэг бол тэр хүний амьдрал ямар байх вэ гэдгийг зүүрлэл ашиглан ярьж байна. Тэрний юу вэ гэвэл наран мандах өглөөний гэрэл дугай адил. Мөн өшөө юу гэж хэлж байна? Үйлгүй цэлмэг өглөө. За өнөөдөр өглөө бол бүрхэг өглөө байлаа. За үйлгүй цэлмэг өглөө ямар гоё байдаг вүлээ. Өглөөний тунгалагын нар гэрэлтэх үед ямар сайхан байдаг вэ? Нэг айхтар шаардаггүй. Тэгсэн мөртлөө нэг гоё тийм гэрэл гэгээтэй гоё байдаг штэ. Өглөөний нар. Цааш нь үргэлжлүүлээд борооны дараах нарнаар газар дургах ургамал ногоо мэт ажгуу гинэ. Тэр хүний амьдралыг юутай гоё ингэж зөөрлүүлж байна вэ? Тунгалаг өглөөтэй зөөрлүүлж ярьж штэ. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг тунгалаг өглөө мэт байхыг хүсэж байгаа бол, байлгахыг хүсэж байгаа бол, та өөрийнхөө амьдралыг борооны дараа газарт нар тусах үед одоо ургадаг шинэ ургамал ногоо мэт өөрийнхөө амьдралыг тийм байлгахыг гэж хүсэж байгаа бол та дараах зүйлийг анхаар. Тэр нь юу вэ? Бурханаас имэ зөв шударгыг эрхмэлж амьдр. Ерөөсөө энэ хоёр зүйл таны амьдралыг өглөөний нар мэт байлгана. Таны амьдралыг борооны дараа ургаж байгаа шинэ ногоо мэт байлгах болно. Таны нас 50 хүрсэн байж болно. Та аль хэзээний 60 гарсан байж магадгүй. Таны зарим нь 70 төгчөж магадгүй. Магадгүй таны зарим нь та нарын зарим нь одоо дөнгөж 20 гарч байгаа 30 гарч иж бас болно. Яг л насаар ярил өглөөний наран мэт насан дээр явж байгаа 10 хэдтэй хүүхдүүд бидний донд бас байна. Тийм ээ. Тэгэхээр насаараа хүний амьдралын нар жаргаад бас шингэчтэй биш байх нэ. Хүн аль насан дээр явах нь хамаагүй. Бурханаас имэж зөв шударгаар амьдарч байгаа цагт тэр хүн настайч вэ, залууч вэ, амьдралынхаа аль ч үе дээр явж байгаа вэ, Бурхан тэр хүний амьдралыг өглөөний нар мэт ивэдэг байна. Тэр хүний амьдралыг борооны дараа ургаж буй шинэ ногоо мэт ивэдэг байна. Та 45 таа байж болно, 55 таа байж болно, 75 таа байж болно. Эсвэл 15 таа байж болно. Та эзнээс имэж зөв шударгаар амьдрах юм бол Бурхан таны амьдралыг өглөөний нар мэт байлгана. Таны амьдралыг борооны дараа ургаж буй шинэ ногоо мэт байлгах болно. Та нар боддоо настай хэрнээ амьдрал нь одоо хэрнээ өглөөний нар мэт хүмүүс байна шүү дээ. Та нар боддоо дөнгөж 20 хүрж байгаа мөртлөө амьдрал нь бүрхэг өдөр мэт хүмүүс бас байна шүү дээ. Яг нь буруу амьдардаг. Даах ёсгүй юмыг дагдаг, сонсох ёсгүй үгээ сонсдог. Буруу зүйлийн дагуу амьдардаг. Ийм хүмүүсийн амьдралын наран маш эрт жаргадаг, харамсалтай. Тэгэхээр Давид өөрийнхөө одоо хаанчлалыг бол өглөөний нар мэт, үйлгүй цэлмэг өглөө шиг, борооны дараа ургасан шинэ ногоо мэт өөрийнхөө засаглалыг тэм байлаа гэж Давид дүгнэж шít. Үүний учир нь юу байсан? Амжилттай ус төр хийсэндээ юу? Эсвэл одоо юу гэдгийг одоо нөгөө хор найруулж одоо бусдыг хорсон учраас дандаа ялж явсан гэдэг утгаараа юу? Үгүй. Бурханаас имэж зөв шударгаар амьдрсан тулдаа миний амьдрал, миний засаглал, миний хаанчлал өглөөний нар мэт байлаа. Борооны дараа ургаж буй шинэ ногоо мэт байлаа гэж Давид дүгнэж шít. Тэгвэл өнөөдөр та бит хоёр бас эзнээс имэж зөв шударгаар амьдрах аваас Бурхан таны амьдралд өглөөний нар мэт гихгүй гэж юу? Таны амьдралыг цэлмэг өглөө мэт байлгахгүй гэж юу? Таны амьдралыг яг шинэ ногоо мэт Бурхан дахиад өрслүүлэн ургуулж чадахгүй гэж юу? Хүн болгонд боломж байгаа шүү. Боломж алдагдсан гэж битгий гонхраарай. Бурханыг олж ав, түүнд найд, түүний үгийн дагуу зөв шударгаар амьдр. Бурхан таныг яаж ивэхийг та харах болно.
За цааш нь үргэлжлүүлээд 5 дугаар ишлэл. Миний гэрч Бурхны хувьд мөн ийм байх босоо гэж хэлж байна. Миний гэр гэдэг нь Давид өөрийнхөө удмыг ярьж байгаа. Өөрийнхөө өөрийнхөө овгийнхныг өөрийнхөө үр хойцсыг Давид хэлж байгаа. Гэр гэдэг нь зүгээр нэг юм баригдсан байшингийн тухай яриаггүй. Энэ бол House of David гэж англи хэлэн дээр бол тэгж хэлж байгаа. House of David гэдэг чинь нэг юм хаусны тухай яриа биш шүү дээ. Тэр чинь Давидын ургийн тухай яриа байхгүй юу? Тэгэхээр манай гэр бүл гэдгээрээ бид нар 3 өрөө байрныхаа тухай ярьдаггүй үсттэй. Манай гэр, миний гэр бүл гэж ярихдаа бид нар нэг зуны цуслангийн байшингийнхаа тухай ярьдаггүй шүү дээ. Миний гэр бүл гэж ярихдаа би өөрийнхөө ураг овгийн тухай ярьдаг байхгүй юу? Би өөрийнхөө үр удмын тухай ярьдаг байхгүй юу? Тэгэхээр Давид хэлж штэ миний үр удам ч гэсэн ийм байна гэж хэлж байна. Ийм байна гэдэг нь юу юм? Нөгөө өглөөний нар мэт. Үйлгүй цэлмэг өглөө мэт. Борооны дараа ургаж байгаа өвс ногоо мэт. Миний удам бас тийм байх болно гэж Давид хэлж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл Давид өөрөө эзнээс имэж, эзэнд найдаж, эзний хүслийн дагуу амьдарч байгаа учраас Давидын удмынхан ийм байх болно гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгвэл би танд хэлье. Та өнөөдөр эзнийг таньж мэдээд эзнийг дагснараа таны удам бас өрөөгддөг юм аа. Та хойч үе дээр дараагийнхаа үе удам дээр эзний ивэл нэгүсэл байгаасай л гэж хүсэж байгаа бол та өнөөдөр эзэнд найд. Эзэнд итэг. Есүст итэг. Тэгэд эзнээс имэхийг суралц. Тийм ээ? Эзнээс имэн гэдэг нь ингээл нэг бурхнаас айгаал яанаа бурхан намайг шийтгэчгүй дээ. Яанаа гэл нэг юм айцтай амтан явахын нэр биш шүү дээ. Нэг юм шашинлаг дүр исгсэн, нэг шашны хувц өмссөн, тэ ингэчч болохгүй, тэгчч болохгүй, нэг баахан шашны дүрмж оронд баригдсан, нэг л их айцтай хүн явахын нэр биш шүү дээ. Христэд итгэнэ гэдэг чинь. Энэ чинь бурхнаа таньж мэдээд бурханд тааламжтай зүйлийг амьдрж байгаа хүн өөрөө баяр баясал амьдралын урам зориг итгэл найдвараар дүүрэн байдаг тухай ярьж байгаа байхгүй. Тэг ийм хүний үр одон бас өрөөгддөг тухай Давид яриад байгаа байхгүй. Тийм учраас миний гэрч гэсэн ийм байх болно гэж Давид хэлэхдээ миний үр удам ч гэсэн надтай адилхан өглөөний нар мэт, үйлгүй тунгалаг өглөө мэт, цэлмэг өглөө мэт, борооны дараа ургасан тэр өвс ногоо мэт, миний үр удам миний хойчос бас тийм байх болно гэдэг утгаар нь ярьж яана л да. За ингээд Давид 5 дугаар ишлэлийн дараагийн өгүүлбэр дээр өнөөдрийн миний номлол дээр дуртахыг хүсэж байгаа хамгийн чухал түлхүүр үгийг өгүүлж байна. Учир нь тэр надтай үрд мөнхийн гэрээ байгуулж бүгдийг эмхлэн хамгаалжаа гэж хэлсэн байна. Бурхан Давидтай үрд мөнхийн гэрээ байгуулсан гинэ. Үрд мөнх гэдэг чинь одоо хэрнээ үргэлжилж байгаа гэсэн утгатай шүү дээ. Давид ч одоогоос 3000 жилийн өмнө амьдарч исэн Израилийн хаан. Тэгээ 3000 жилийн өмнө амьдарч исэн хүнтэй бурхан үрд мөнхийн гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь одоо хүртэл үргэлжилж байгаа. Тэрийг яаж мэдхий? Жишээ нь Давидын удмын хаан одоо байна уу? Баахгүй шүү дээ. Одоо энэ Израиль улс энэ Нүбийн захирамжаар дэлхийн 2 дугаар дайны дараа 1948 онд байгуулагдлаа мөн үү? Энэ улсыг одоо чинь Давидын удмын хүн чинь засаглаж байгаа юу? Ерөнхий сайд нь Биньямин Нетаньяху гэдэг хүн байгаа. Биньямин Нетаньяху жишээл Давидын удам уу? Үгүй. Гэхдээ тэгээ үрд мөнхийн гэрээ байгуулсан бол тэр гэрээ нь яаж хэрэгжиж байгаа? Хаана хэрэгжиж байгаа? Давидын удам хаана байна жишээ нь? Энийг бид нар яаж мэдэх вэ? Энэ үрд мөнхийн гэрээ Есүс Христээр дамжуулан бүрэн биелсэн юм аа. Учир нь одоогоос 2000 жилийн тэртээ Давидээс хойш 1000 жилийн дараа одоогоос 2000 жилийн өмнө Давидын удмаас Есүс Христ төрсөн. Энэ Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан Бурхны Давидтай хийсэн үрд мөнхийн гэрээ нь өнөөдөр та бүхэн дотор хэрэгжиж явж байна. Энэ гэрээ нь ямар гэрээ юм? Шинэ гэрээ байхгүй. Бурхан Израильчуудтай хуучин гэрээг байгуулсан Мосегаар дамжуулан. Тэрний юу вэ гэвэл чи Бурхны 10 хуулийг дээдлээд гахаа мах идэхгүй, юу идэхгүй, цус идэхгүй, юу идэхгүй нөгөө еврейчүүдийн баахан хууль байгаа даа штэ. Тэр бүх ингээ хуулийн дагуу амьдрах юм бол чи өрөөгднө гэсэн хуучин гэрээ байсан бол Бурхан одоо харь үндэстнүүдтэй шинэ гэрээ байгуулсан. Тэр шинэ гэрээг Бурхан Есүсээр дамжуулан хийсэн. Тэр Есүс нь зүгээр нэг хаан нэгтгээс гараад ирсэн нэг сайн залуу байсангүй, сайхан залуу байсангүй, зүгээр нэг сайхан сэтгэлтэй нөхөрч байсангүй. Энэ Есүс нь Давидын удмаас төрсэн хааны угсаа. Тэгэхээр Израилийн хааны удам болох Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан Бурхны энэ Давидын хэлээд байгаа үрд мөнхийн гэрээ чинь өнөөдөр надтай байгуулсан гэрээ болж цааш үргэлжилж байна. Энэ гэрээний үр шимийг хүртэгчт нь та бит хоёр болсон. Тийм учраас би Давид шиг бэлтгэгд гээд
7 дахь цуврал номлоо өнөөдөр хийж байна. Энэ 7 цуврал номлын дүгнэлтэнд нь би бүр санджаагаад хэлье гэж бодсон юм. Тэрний үг бол энэ 7 цуврал номлолын үндэс суурь нь Есүс Христ өөрөө байсан юм шүү. Жишээлбэл дараагийн слайдыг дардаа гахаа баярлалаа. Жишээлбэл хамгийн эхний номлол маань хоньны бэлчээр дээр Бурхан Давидыг бэлтгэжсэн тухай байсан. Түүнд тэр үед нөлөөлж исэн Давидад хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн хүн нь бол түүний эцэг Есүс байсан. Учир нь Давид эцгийнхээ хонин сүргийг хариулдаг хүү байлаа. Тэгвэл аавынхаа хонин сүргийг хариулж исэн Давид өөрөө хожим Есүс Христийн хожим ирэх Есүс Христийн илчлэлт болж өгч исэн. Тэрний үг бол Бурхан эцгийнхээ хонин сүргийг аврахаар ирсэн сайн хончин Есүс Христийн дүр зураг болж Давид өөрөө харагдчихсэн. Есүс өөрийгөө би бол сайн хончин гэж хэлсэн байдаг. Би хондоо мэднэ, миний хонд намайг дагдаг юм а гэж Есүс Христ хэлж ирсэн. Тэгээд Давид эцгийнхээ хоныг хариулаад эцгийнхээ хоныг авран хамгаалдагтай адилхан Есүс Христ өнөөдөр бидний жинхэнэ сэтгэлийн минь хончин болж биднийг муу сүнс гим нүглийн мэхлэлээс авран хамгаалж байгаа шүү дээ Есүс. Энэ утгаараа Есүс таны ч хончин, миний ч хончин. Тийм ээ. Хоёрдугаарт нь Голиат Давид хүчрхэг дайсан буюу Голиаттай нүүр тулж Голиатыг ялсан тухай бид нар 2 дугаар номлол дээр цувралын 2 дугаар номлол дээр бүгд хамт сурсан. Тэгвэл Голиатыг ялсан Давид маань өөрөө биднийг одоо ялж дарамтлж исэн муу сүнсийг загалмаа дээр ялсан Есүс Христийн дүр зураг болж харагдсан ба. Өөрөөр хэлбэл Давид нөгөө чулуугаар Голиатыг цохонд нь одоо дүүрдэж унгаагаад ялсан байдаг те. Тэгвэл тэр чулуу бол Бурханаар шидэгдсэн чулуу буюу Бурханаас илгээгдсэн Есүс Христийг бэлэгддэг. Учир нь Есүс Христ бол булангийн чулуу гэж Библиэлд хэлсэн байдаг. Барилга барихад хамгийн чухал болонд нь тавигддаг тэр багны чулуу гэж Библиэлд хэлсэн байдаг. Тэгвэл Голиатыг ялсан Давид нь өөрөө хожим биднийг муу сүнсний иргэшээлээс аврах Есүс Христийн бэлэгдэл болон ялагч болж харагдчихлаа. За 3 дугаарт нь дарангуй удирдагчийн дор зовж авсан Давидын тухай бид нар сурсан. Энэ үед Давидын амьдралд одоо нөлөөлсөн 3 дахь хүн бол Саул хаан байсан. Саул хаан. Энэ дарангуй удирдагч Саулын доор Давид бол үнэхэрийн одоо хавчигдаж явсан. Тэгвэл хожим төрөх Давидын удмаас төрсэн Есүс Христ маань өөрөө тухайн үеийн ромчуудын засаглал мөн еврейн шашны удирдагчдын эрх мэдэл дор Есүс Христ бол маш их хавчигдаж дарамтлагдаж явсан байдаг штэ. Тийм учраас Есүс юу гэж хэлсэн байдаг вэ? Надад итгэж нэгэн хавчигднаа гэдгийг хэлсэн байдаг. Үүгээрээ Есүс Христ Давидын энэ дарангуй удирдагчийн доор амьдарч исэн энэ амьдралаас Есүс Христийн дүр зураг харагдаж байгаа юм. Дөрөвдүгüрт нь ухаалаг зөвлөгч. Давидыг одоо өшөөгөө авах гад уур хилэндээ автаад явж байхад нь нэгэн ухаалаг зөвлөгч болох Абигейл гэдэг бүсгүй Давидтай уулзаж Давидэд зөвлөгөө өгснөөрөө Давид Набал хоёрыг тухайн үед одоо дайтах энэ дайнаас нь болиулж салгаж 100 үүргийг гүйцэтгэж байсан. Энэ Абигейл нь Бурхан хүн хоёрын дундах зууч болох Есүс Христийн дүр зургийг бас өнөөдөр бидэнд харуулж өгч байгаа юм. Давид Набалыг шийтгэх гээд явж байхад нь дунд нь зуучлаад Давидын шийтгэлийг зогсоож ирсэн. Тэгвэл Бурхан бидний өмнө биднийг шийтгэхээр нүгэлтнүүчүүдээ бид нар. Гэтэл Есүс Христ бидний төлөө ирж загалмаа дээр бидний төлөө зуршлан асарснараа бидний нүглийг Бурханы өмнө уучлж Есүс Христ бидний зууч болсон түүхтэй. За тэгвэл 5 дугаарт нь гашуун сургамж. Батшебата завхаарснаасаа болж Давид хаан бол асар том амьдралын уналтанд орсон. Эндээс бол Давид өөрийнхөө амьдралаас асар том гашуун сургамжийг авсан байдаг. Үүнээс бид юу харсан бэ гэхээр Давид хэдий Бурханаар тослогдсон Израилийн агуу хаан байсан ч гэсэн үнэхээр хүн юм да. Үнэхээр сул дорой хүн юм да. Сорилтонд ундаг нэг юм да гэдгийг бид нар харсан. Тэгвэл Давидын энэ сул дорой байдал нь эсэргээрээ биднэрт төгс аврагч хэрэгтэй гэдгийг харуулсан. Биднэрт төгс хаан хэрэгтэй гэдгийг харуулсан. Тэр бол Есүс Христ байлаа. Есүс Христ бол бидний төгс хаан, төгс тахилч болон ирсэн юм аа. Давид хэдий Бурханаар өрөөгдөөд бүх зүйл дээр амжилттай байсан ч Давид бол алдаатай л хүн байсан. Тэгвэл бидний гим нүглээс бидний бүр мөсөн аврахын тулд төгс нэгэн хэрэгтэй байсан. Тэр бол Есүс Христ юм аа гэдгийг Давидын энэ түүх бидэнд харуулж өгсөн. Тэгэхээр төгс бос Давидэд итгэл найдраа тавих биш, харин түүний удмаас төрөх төгс Христ аврагчид бид итгэл найдраа тавих учиртай гэдгийг энэ түүх бидэнд илчилж өгсөн.
За 6 дугаарх буюу өнгөрсөн бүтэн сая өдөр өшөрхүү зарц Йоабын тухай бид нар үзсэн. За Йоаб бол Давидын одоо гарын дор үйлчилж исэн түүний цэргийн жанжин байсан. Гэхдээ энэ Йоаб бол маш өшөрхүү хүн байсан. Тийм учраас тэр Давидын гар дор энэ Йоаб бол олон буруу муу зүйлийг хийж гимгүү хүний цусыг урсгаж авсан энэ Йоаб. Тэгээд Давидын засаглалын үед бол энэ Йоаб ерөөсөө шийтгүүлж байгаагүй. Одоо байнга дээшин штэ ерөөсөө. Одоо манайхаар бол нэг гавьят аваад, ардын аваад, Чингисийн ходан аваад ерөөсөө байнга дэвшээстэй штэ ерөөсөө. Тэ одоо нөгөө манайхны ярьдгаар бол одоо аль одоо муу нөхдүүд нь л дэвшээд ахын, хожоод ахын гэдэг шиг л энэ Йоаб бол ерөөсөө амьдралынхаа туршид буруу муу юм хийгээд байгаа хэрнээ Давидаар ерөөсөө шийтгүүлэхгүй явсан. Гэхдээ Давид нас барахтаа өөрийн хүүдээ загж байгаа. Энэ Йоабта чи тооцоо бодохгүйгээр өнгөрөөж болохгүй шүү гэж хэлж байгаа. Тэгээ хожим Давидыг нас барсны дараа түүний хүү Соломон, Израилийн 3 дугаар хаан Соломон энэ Йоабыг шийтгсэн байдаг. Эцгийнхаа үгийн дагуу. Тэгэхээр Йоаб дэр амьдралын төгсгөлийн үед шийтгэл болж байгаа байхгүй. Шийтгэл болж байгаа. Тэгэл нөгөө манай монголчууд настаа болсон хойноо нөгөө сүм дуунаар эргэлдээд идэг. Учир нь тэр те нөгөө залуудаа хийж явсан олон буруу юмаа бодоод яана амьдралын төгсгөл би шийтгүүлчихгүй дээ. Одоо хөгшин хоньны насгүй болсон. Одоо нэг айтхан газар явчих юмсан. Үр удам дээр нь миний хийсэн буруу юм бити буучаасаа бурхан минь гэдэг манай настаачууд нэг ингэ явдаг. А залуудаа бол тийм бурхан байхгүй штэ. Залуудаа бол юу сансан 9 хүслээ сэтгэгчлэн биелүүлж дураараа дургаж дунд чөмгөрөө жиргэж те баахан буруу юм хийж амьдраад тэгээ нэг гайгүй нэг настаа болоод нэг бурхны ивэлэр нэг овоо нэг наслаад ирэхийн цагт яадгүй гэхээр нэг жоохон оройроо юм ороод би ч залуудаас арай л ээжтэй гэж бас бодогдоол те нөгөө гомдож исэн хүмүүсээ бодохоор шүн зүүдэнд нь орд юм уу яад юм эсвэл одоо тэгэл яад юм те ингээл бодогдоол тэгээ нөгөө дүүлээ бодохоор хямраал тэгэл одоо яад юм настаа олсон хойно одоо янз янзын сүм дугуунлуу гүйдэг би танд хэлье Есүс Христ бидний нүглийг уучлдаг. Есүс Христ биднийг өршөөдөг тийм ээ. Тэгээд тийм учраас Есүс Христ рүү ирээрэй гэж. Бид Йоаб шиг бид бүгдээрээ яг адилхан алдаатай хүмүүс. Тэгэхдээ Есүс Христэд итгэж нэгний дээр шийтгэл үгүй маа. Учир нь Есүс таны нүглийг өөр дээр авцсан байхгүй. Бидний нүглийг өөр дээр аваад залмаа цодлогт нас орж дахин амьсан байхгүй. Тийм учраас Христэд итгэгчдийн итгэлийн гол баг нь гол үндэс бол ерөөсөө л Есүс шүү дээ. Тийм учраас бид өөрсдөө Есүст итгэгч нар гэж бид нар ярьдаг байгаа. Яг хөө амьдралд бид нар алдсан алдааныхаа горыг амсах өдөр үе байна. Сурамж авах үе байна. Гэхдээ эцсийн шүүтэлтээс бид бол аврагдаж байгаа. Есүс Христийн нэрээр. За хамгийн сүүлд өнөөдөр бүгдээрээ Давидын сүүлчийн үгийг буюу Цувралын 7 дахь номлолыг хамтдаа үзэж байна. Давидын сүүлчийн үгс. За энэ сүүлчийн үгсийг Бурхан Давидын аманд хийсэн ба. Ингээд Бурханаас өгөгдсөн тэр үгийг Давид одоо ярьж байна. Тэр нь юу вэ гэвэл Бурханаас имэж зөв шударгаар явах юм бол таны амьдрал өглөөний цэлмэг нар шиг. Тийм ээ? Үйлгүй цэлмэг өглөө шиг. Борооны дараа ургаж байгаа өвс ногоо шиг таны амьдрал тийм байх болно. Гэж хэлээд Давид үргэлжлүүлээд юу гэж хэлж яана гэхээр учир нь Бурхан наадтай мөнхийн гэрээ байгуулсан юм а гэж хэлж байгаа. Тэгвэл тэр мөнхөд үргэлжилж байгаа гэрээ нь хаана вэ? Давидын удам жишээлбэл одоо хаана вэ? Байдаг л бах л да Давидын удам гэл. А тэгтээ тэр Давидын удмынхан чинь одоо яг дэлхий дээр яг одоо хаан ширээнд сууж байна уу? Баахгүй. Тэгтээ Есүс та бидний хувьд бидний эзэн болоод Есүс одоо хаанчилж байгаа байхгүй. Тэгэхээр Есүсийн гэдэг утгаараа энэ үрд мөнхийн гэрээ чинь өнөөдөр таны дотор миний дотор бидний амьдралд биелэлээ олоод явж байгаа байхгүй. Тэгэхээр Давидыг ерөөсөн тэр бурхны ерөөл Есүс Христээр дамжуулан таныг ерөөх боломжтой болсон. Энэ агуу Давид бурхнаар гайхалтай өрөөгдсөн, өндөр дүрмжлэгдсэн, бурхнаар тослогдсон энэ Израилийн яруу дуудлыг бичих Есүсийн хөвгүн Давидын авсан энэ бүх ивэл тань дээр ирэх боломжтой. Яагаад гэвэл Есүсээс болж юм аа. Тийм болохоор би Цувралын туршид яриаггүй хамгийн чухал гол дүрээ өнөөдөр би Цувралын сүүлчийн 7 дахь номлол дээр гаргаж иж тавьж байна. Тэр бол Есүс Христ юм аа. Өмнөх 6 Цуврал энэ номлол дээр одоо үргэлж хөшгөний ард нэр нь явсан. Өнөөдөр би тайзан дээр нэрийг нь гаргаж ирж байгаа. Давидын амьдралд онцгой энэ бүх ажлуудыг хийсэн хүн бол Есүс Христ юм аа. Тэгэхээр Давидын энэ бүх түүх бидэрт Есүсийг харуулж байгаа маа. Есүсийг бидэнд илчилж байгаа маа. Есүс Христэд итгэлийн утга учирыг бидэнд энэ түүх өнөөдөр бидэнд харуулж байгаа маа. Тийм учраас энэ мөнхийн гэрээний нэг хэсэг нь байгаараа гэж
та бүгдийг уриалъя. Тэр нь юу гэсэн үг вэ? Та Есүс Христэд итгэж түүний ариун сүнсийг авч Бурхны тослогоон дор Давид шиг энэ амьдрал дээр өрөөгдөн амьдрах энэ л амьдралыг хэлж байгаамаа. Есүс Христээр дамжуулан Бурхны ивэл ирэх үед бид Бурханаас жинхнээсээ имэн гэдгийг сурдаг. Жинхнээсээ тэр зөв чударгаар амьдрна гэдэг чинь Есүс Христийг ойлгож мэдсэн хүний амьдралд бүрэн биелдэг. Ингэж амьдрсан хүний амьдрал өглөөний цэлмэг тэнгэр шиг. Өглөөний мандах нар шиг борооны дараах ургаж буй өвс ногоо мэт байх ажгүй. Хамт бүгдээрээ залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь дандаа баярлалаа. Есүс Христээр дамжуулан та бидэнд Давидын амьдралд таны хүчрхэг ажлууд хэрхэн хийгдсэнийг илчилж өгч байгаад баярлалаа. Давидыг хэлбэржүүлж, Давидыг бэлтгэж байсан Бурхан та өнөөдөр миний амьдралыг хэлбэржүүлж, намайг бэлтгэж, намайг өөрчилж, намайг өнгөлөөч. Биднийг өөрчилж, биднийг хурцлж, биднийг та хэлбэржүүлээч. Учир нь Давидыг юусэн тэрл ивэл ерөөл тань Есүс Христээр дамжуулан өнөөдөр миний амьдралд бүрэн биелэлээ олж байгаа. Тиймээс бид таныг амьдралдаа урьж байна. Та бидний амьдралыг ивэгээч. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Аамен.